Газрын гаваас мэдчилж байна. Мэлми тунгалаг улми бат лагшин амгалан үйлс өндрөө. Онцох тай. Хар данх улаан бөглөөтэй тэр юу вэ? 1001 шөнийн үлгэр 26 дугаар хэсэг. Дурлуулсан хоёрын үлгэр. Үргэлжлэл. Тэгээд тэр юм чамд юу гэж хэлв? Ямар тохио үзүүлв? Гэхдээ тэр бээр ганц ч үг дуурсангүй гагцхүүг хурууг амандаа хийгээд бас дунд долоовор хуруу хоёроо нийлүүлэн илгэндээ тэврэн нэгэнтээ газар заагаад далд орсноос хойш дахин цухалсангүй. Нэг мэдхтээ миний зүрхийг суглан авсан тэрхүү үзэгслэн гоо эмийг дахин нэг харгасан гэж наран жаргатал хүлээж цөхрөөд сая игэж ирсэн мэн. Энэ буюу чи харин над энэ талаар тусалбал сайнсан гэсэнд Азиза толгойг өндийлгэн аяа миний авгын хөвгүү минь ээ. Хэрв чи миний нүдийг боловч авъя химээвэс би ухаж өгөхөд бэлэн. Энэ үес би чамд тэрхүү эмд тус бололгүй яах вэ? Яагаад гэвэл тэр эм чамд чи түнд дурлжээ. Гэхдээ би түүний дохиог юу гэж мэдвэл зохилтой вэ гэсэнд Азиза хэлв. Хурууг амандаа хийдэг нь чи түнд онц тоогдоод чамтай наргиж баймаар залуу байна гэсэн үг. Аль ч өөрөө өгдөг нь чамд сэтгэлдээ болоод баярын мэнд илгээжээ. Зурвас өгдөг нь чам луга ойрцугай гэжээ. Хоёр хурууг илгэндээ наадаг нь хоёр хоноо дахин үзэгдэж сэтгэлийг нь намраана уу гэсэн үг ажээ. Тэрж чамд дурлж чамааг итгэж буй гэж чи мэддэг вэ? Хэрэг би гарч ордгсон бол чамааг нин даруй уулзууж хормоогоор боловч халахлан далдлах юмсан гэжээ. Азизын энэ үгийг сонсоод би түүнд таалуугч бушуухан 2 хоног болоосаа хэмээн бодоод тэр 2 хоног гадагш гарсангүй хоол ундч идсэнгүй гагцхүү үеэл дүүгийн өвдөг дээр толгой тавин хөвтөхөд тэр минь миний толгойг илбэн сэтгэлээ чанга барьж зүрхээ тавин байлга болцсон хоног гүйцэхэд очоорой гайгүй гэж намайг тайлгруулах бүлгээ. Тэгээд арайхийн 2 хоногийн нүр үдсэнд үеэл дүү намайг сайдар хувцаслан гаргаваас би шууд нөгөө гудамжнаа хүрээд хэсэг хүлэн суудал цонх нээгдэж хүүхэн гинэт харагцсанд миний дотор балмагдан харанхуулаад төр ухаан алдах мэт боллоо. Арайхийн зүрхийг чангалан онож харваас тэр нэгэн улаан альчуур толь 2 үзүүлээд гарын алгаар илгэнтэй нэгэнтэй дарж альчуурыг цонхоор 3 та доош дээш болгон харуулад цонхоор толгоогоо нэг цухуулгаад далд орж цонхыг хав. Миний сэтгэл нэн их хөдлөөд юу гисэн дохио болохыг эс мэдэх тул дотор айгу болов. Мөн тэндээ үдэш орой болтол хүлээн суугаад чимээ үл гарах тул шүндүл болсон хойно сая харваас миний нагцын охин 2 нүдний нулимс асгаруулан шанаа тулаад энэ шүлэглэн суваа. Чамаас болж муугийн хараал идэх ямар лайтай вэ би? Чамаагаа харахад туйхан мөчр шиг агаад санаа амрах аргагүй ээ. Санаа сэтгэлийг минь булаагаад сэмхэн арилсан альбом минь сайхан хүүхнээс салах ёс азар хүнд үгүй бүлгээ. Хавхаар нүд нь хайрын зүрхийг зүсэх нь хамгийн хурц мэснээс боловч илүү ачаам. Чамаагаан хайрлаад үүлийн үрд харагдах хэрэггүй би. Чадал минь алдраад цамцаа боловч эс дан ядарнам би. Харилсан хүний чинь нүдэнд хатгах мэс болно гэж хараалчийн үгийг сонсоод цусаар уйлнам би. Дорой буурай цогцоорол би чамтай адил гэхээс бус дотор сэтгэл минь чинийхтэй хүрдэгч болоосой доо. Үзэх нүд чинь бошиг, хөмсөг чинь сахиул билээ ноён минь. Үзэмж гоод үнэн шударгыг мэдэх хүслэн үгүй хажгуу. Чухам Юсуф цайхан бүхэн хурсан гэдэг худлаа чиний сайханд төмөн Юсуфчис хүрэх ачаам. Хортноос эмээн хонгор чамаас холдъё гэвч хойшод хэдий болтол ийхүү туйлах билээ би чинь. Энэ шүлгийг сонсоод сэтгэл минь улам хүнд дотор айгүй болоод өрөөний нэгэн буланд алдлан унваас Азиза ухасгийн босон ирж миний хувцсыг тайлж нүрийг угаав. За юу болов? Гэхдээ би саяын босныг цөмийг ярив. Азиза өгүүлрэн. Аяа хайрт минь 5 хуруугаар элэг тэвэрдэг нь
5 хоногийн дараа ирс үгэ гэжээ. Тойл гаргаж улаан алчуураар 3 дохиод цонхоор толгоогоо цухалгадаг нь намайг хүн илгээтэл энэ гудамжны будагчны үүдэнд сууж хүлээсүгэ гэсэн дохио байна. Гэхдээ миний зүрх болиглон аяа миний нагцын охин чиний хилдэг яа харахгүй зүв ажээ. Яагаад гэвэл тэр гудамжнаа нэгэн еврей будагчин байхыг би үзсэн билээ гэв. Сэтгэл их хөдлөөд нүдний нулимс өөрийн ирэхгүй асгарч миний нагцын охин намайг тайтгаруулан ийн өгүүлрүүн. Сэтгэлээ тайван зүрхээ чанга баригтун. Бусад охин янгийн халуунд хэдэн жил тэсвэртэй байдаг атал чи нэгэн эмт 5 хоног дурлаад ийхүү тисэж ис чадах чинь юу вүлээ? Химэн элдв үгээр намайг тайтгаруулан хоол авчран өгвөөс би эдий химэн бодтол ис чадав. Ийхүү нойр хоолноос гарч нүд хонхойн царай алдлаа. Дурлалын халуун гэдгийг урд амсаж үзсэнгүй. Анхудаа үзвээс туйлын айхтар юм билээ. Миний нагцын охин Азизийн бие бас сүлдсэн атал сэтгэлдээ болсон Ирэм хоёрын үлгэр ярьж намайг унтан унттал сахин сууж заримдаа сэрэхэд мөн л унтаагүй хоёр нүдний нулимс асгаруулан суудаг. Арай хэмээн 5 хоног болсонд Азиза намайг халуун усанд цайтар угаан шинэ хувц өмсгөөд за одоо ч Аллах чамааг өршөөхтөл сэтгэлтэй болсон хүн лугаа очиж хүслээ хангахтун гэлээ. Би гэрээс гарч шууд мөнөөхөн будагчны үүдэнд очивол хаалттай байлаа. Тэнд суусаар атал нар жаргах төхөөд орой мөргөлийн харанг дэлдэж би басгүй шүн болтол хүлээн суугаад согтуу мэт говьл зар гэртээ ирвэс Азиза турганы хадааснаас нэг гараараа барьж нөгөө гараар элгийг тэврэн ганцаар уйлан ин шүлгэллээ. Арабын их зүйлд удын дотор хаягдсан араб нүүдэлчний охинд тачаангуй сэтгэл заяажээ. Амраг сэтгэлийн галаар замын хүнийг хангаж асгарах нүдний нулимсаар хөхүүр юугэн дүүргэн. Хайрын халуун сэтгэлээ би ганцхан хүнд өгтөл харин янаг дурлалыг минь нүгэл гэж тооц юу? Хэмээн шүлэглэн байснаа намааг үзээд нулимсаа арчин инээж Аллах чамааг өршөөн сойрхсан атал амрагтайгаа хамт унтах хүсэл юугаа юунд ис хангав? Гэхдээ би элэг рүү нүшгэлтөл хаалганы дотог мөргөн унахта хадаасан тухай шалблаад учиргүй их цус гойжуулсан атал нэг ч үг дугарсангүй. Нэгэн бүсийн өөдөс авч духыг боогоод хивсэндээр асгарсан цусыг арчиж оогт юм болоогүй мэт инээгээд элдэгхэн дугаар ингэж өгүүллээ. Аллах тэнгэр өршөө би чамаас тийхүү асуухта дооглон шоосон нь огт бус миний толгой өвдөө жаахан цус ханаж авъя гэж байтал ашгүй нилээ цус асгараад одоо намдаж таатай болов. Чи юу босноо яриач гэлээ. Тэр өдөр юу босныг цөмийг ярьж хоёул баахан уйллаа. Азиза өгүүлрүүн. Чиний санаа сэтгэжлэн бүтгэн гэж баярлаж явахтун. Өнөөдөр чамд ис харагдсан нь чамаас зориуд нуугдан над үнэхээр дурлж үгүй юу? Ер нь хэр үнэнч тууштай эсхийн шалгах гэжээ. Маргааш хуучин заасан газарт очиход чинь биеэр харагдаж чиний гунсан сэтгэлийг амраах үз гэжээ. Тэгээд Азиза намайг аль болохоор тайтгаруулах гэж элдв уран сайхан үг хэлж оройн зоог барихад нь эмэст сэтгэлээр унсан хүн хамтад хоол идэж тавтаа нойрсох ёсон үгүйгээд би өшгөлөн унгаад хамаг тавг хаг усрлээ. Азиза энэ үнэхээр эмэс дурлсан хүний шинж мөн гэд тавгийн хагархаа цуглуулан хаяад над амаргийн тухай сайхан үлгэр ярьсаар маргааш өглөө болгов. Би шууд явж мөнөөхөн эмийн цонхны дэргэд хүлээн суутал миний дурлсан хүүхэн цонхоор цухаж нэгэнтээ инээгээд далд орсноо. Нэг толь, ууд, домб, ногоон өвс дэнлүү авчираад толийг харуулan ууданд хийж цааш хаяад үсээ задлан нүүрлөө унжуулж дэнлүүгээр ногоон өвс гэрэлтүүлэн харж буй байдал үзүүлээд далд орж цонхыг хаалаа. Энэхүү битүү таавар дохио юу гэж байгаа бол гэхээс зүрх болиглон хөдлөөд түүнээс нэг ч үг сонсоогүй атал дурлах сэтгэл минь ухаан жолоогүй боллоо. Тэндээс сэтгэл маш гонигтай уйлан хайлан харихад миний нагцын охин Азиза буруу харан суужээ. Чөтөрхөх сэтгэл цээжинд нь багтаж ядан маш уйтгар гонигтайгаар авч намааг өөр хүүхэнд ухаангүй дурлсныг мэдээд өөрийн хайр дурлалыг над зүрхлэн хэлж чадахгүй байжээ. Толгоогоо хоёр давхар боосон нь
Нэг нь өчигдрийн тухай шалбасны шарх, нөгөө нь уйлсаар байгаад нүд нь өвдөд бас боожээ. Царай ихэд алдаад уйлан хайлан байж энэ шүлгэлрүү. Охин Лейлад аллахын заасан хархуг орь бие олж эзэмтэн эс чадъю. Бурхан Лейлад бусдыг заяагаад хайрыг над илгээжээ. Бусдыг над тачаангуйг Лейлад юунд эс заяав да гэж хүлэглээд намайг харж нулимсыг арчсан атал сэтгэл нь нэн хөдөлснөөс үг хэлж эс чадаад нилээд дуугүй байсны хойно. За өнөөдөр юу болов? Гэхдээ би цөмийг тоочин ярваас янагтайгаа учран явдал хүслээ хангах цаг чинь гадаа иржээ. Хагас өдрийн хугас тэсэж үзэх тун тойл гаргаж ууданд хийдэг нь наран жарах хар ирээрэ гэжээ. Үсээ нүр рүү задлан унжуулсан нь шүний харанхуугаар учрээ гэжээ. Ногоон ургамал харуулсан нь цэцэрлэгт оч гэсэн үг. Дэнлүү харуулсан нь нэгэн хурц гэрэлтэй байшин би түүний хажууд очиож намайг хүлээх тун миний хайр дурлалд хязгаар алдав гэж хэмэв. Азизийн энэ үгийг сонсоод би тэсвэр алдан. Тэрхүү сэтгэлийн амрагтаа уулзуулна гэж чи хичнээн гоё үг хэлнэм. Чиний тайлан өгүүлэх үгэнд зөв юм алга гэлээ. Миний нагцын охин өгүүллээ. Чи ганцхан өдрийн хугас тавьчиж үз. Наран жаргаж харанхуй болохын төдий чи сэтгэлийн хүнтэй учран золгож хамтдаа яаж аргах болно? Энэ бол худал биш хамгийн үнэн үг гэж мэдтүгэ гэд өдрийн нуглаа төдийх нэг хүлээгэж өдөржин гэрт санаашран суух юм. Альва өвөл бүтээхэд хялбар биш атал агшны дотор жаргал ирэх нь амархан гэдэг гэд уян зөөлөн үгээр миний сэтгэлийг засах авч хоол эцүгэ гэвэл намайг басгүй уурлах би гэж имээгээд гагцхүү хувцсыг минь тайлж өдрийг товчлохын тулд чамд сайхан үлгэр ярьж өгье. Өдөр өнгөрч шүн болохын төдий чи сэтгэлийнхээ янгийн хажууд ийн суух болно гих зэргээр ятгасаар авъя. Би түүнийг харахч дургүй хүрээд гагцхүү энэ өдөр бушуу төргөн өнгөрөөсө хэмээн бодон суутал ашгүй наран жаргалаа. Намаа гарч явхаар завдтал миний үеэлдүү нэгэн ширхэг заарын өрөвгөөд сэтгэлийн янагтайгаа учран жаргалын дээдлийг эдлэхийн цагт энэ өчүүхэн үрийг амандаа хийхтэн тэгээд амрагтаа 2 мөр шүлэг өгүүлсүгэ гэж зааж өглөө. Амраг хүүхэнд нэн дурлсан ирийн ааш нь ямар байдаг вэ? Амраглан ханилсан нөхөд минь арга буюу хэлж өгнө үү гээрэ? Гэхдээ би заа гэд гарч одлоо. 26 дугаар хэсэг төгсөв. Онцох тай. Хар данх улаан бөглөөтэй. Тэр юу вэ? Тэр бол улаан хушууд шувуу. YouTube дээр газрын гаваас подкаст 1001 шөнийн үлгэрийг сонслоо. Сувгийг манд дэмжиж subscribe төвчөө дараарай. Маргаашийн мандах наран мэд сэтгэлтэй нь гийж амьдралын тань бүх мөрөөдөл наран мэд тод биелэх болтугай.